Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо хэмэд оюуны үндсчээлийн 6 дугаар лекц эхэлж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол мэдгийн төрсөл ба логик гэсэн сэдвээр яригдах болно. За энэ удаагийн лекцээр үзэх агуулга бол мэдгийн төрслийн талаарх ойлголт, мэдлэгийг төрслөх аргууд, мэдгийн төрсөл ба үндслэл гэсэн ойлголт, мэдлэг суурилсан агент, хэмэд оюун ухаан дахь индукц, суралцах аргууд, нэгдүгээр эренбийн логик, гаргалгаа ба түүний дүгнэлт гэсэн сэдвүүдээр үргэлжлэх болно. За энэхүү сэдвийг судалж дусснаар мэдлэгийн төрслөлд хүнд хэрэглэгдэхнээр томьёо. За хэмэд оюун ухааны индукцийн онцлог, хэрэглэх аргачлалын талаарх ойлголт, суралцах аргууд, хэрэглэх боломжууд, нэгдүгээр эренбийн логик ба гаргалгаа. За гаргалгааны дүрм, аливаа агентд ухаалаг мэдлэгийг өгөх боломж зэрэгтэй танилцсан. За мэдлэгийн төрсөл гэж юу вэ? За мэдлэгийг дүрслэн харуулах сэтгэх чадвар нь мэдлэгийн бэлэгдэл хэлбэрээр төлөөлж автоматжуулж үндэслэл гаргадаг програмаар удирдах болох хэмэд оюун ухаан юм. Мэдлэгийг хэрхэн хадгалах, бүтэцжүүлэх, ашиглах талаар судалдаг хэмэд оюун ухааны салбар байх нэ. За энэ нь хэмэд оюун ухаанд баримт бичиг, дүрмд үндэслэн ойлгох, үндэслэл гаргах, шийдвэр гаргах чадварыг өгдөг байх нэ. Албан бус байдлаар хэлбэл энэ бол сэтгэлгээний оюун ухааны хэсэг бөгөөд сэтгэн бодох нь ухаалаг зан үйлд хэрхэн хувь нэмэр оруулагдахтай холбоотой юм. Мэдээж хэрэг оюун ухааны сэдэв болон ухаалаг зан байдалд хамааралтай олон арга зам бий. Хүн төрөлхтөн олон зүйлийн талаар олон зүйл мэддэг бөгөөд хүрээлэг буй орчиндөө дасан зохицож зорилгодоо хүрэхийн тулд мэдлэгээ зохих төвшөнд ашиглаж чаддаг байх явдал нь хүн төрөлхтнийг ухаалагаар авирлах боломжийг олгодог зүйлээ гэж үздэг байна. За хэмэд оюун ухаанд мэдлэгийг хэрхэн хадгалах, бүтэцжүүлэх, за тэгээд ашиглах, үндэслэл тулгуурлаж шийдвэр гаргах чадварыг өгдөг болохыг одоо энэ диаграмаас ерөнхийд нь харж болох нь ийм хэсгүүдээс бүрдгийг харж болох нь. Тиймээс одоо мэдлэгийг дүрслэх, үндэслэх талбарт бид мэдрэгчдээр биш, мэдлэг дээр л анхаарлаа төвлөрүүлэх нэ. Хүн амьтан электрон механик гэх мэт аливаа агент ухаалгаар бие авч явахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ? Мөн тооцооллын ямар механизмын түүний шаардлагатай мэдлэгийг агенттай боломжтой болох талаар судалнаа. За хэмэд оюун ухаан дах төрлүүд мэдлэгийн төрлүүд тийм ээ. За энд нь тунхаглалын мэдлэг, процедурын мэдлэг, мета мэдлэг, нийтлэг ойлголтын мэдлэг, эвристик мэдлэг гэсэн ойлголтод багтдаг байна. За тэгвэл тунхаглалын мэдлэг гэдэгт юу байх юм гэхээр дэлхийн тухай баримт мэдэгдэл ерөөсөө амьдрал дээр байдаг. За жишээлх юм бол шууд үлнээс чадна. Энийг бол хүн бүхэн мэдж байгаа тийм ээ. Энэ бол тунхаглалын мэдлэг баг гэж нэрлэх нь ийм энтэй төстэй мэдлгүүдийг тийм ээ. За процедурын мэдлэг гэхээр алхам ба журам, жишээ нь ундаг дугуй унахын тулд эхлээд өөрийгөө тэнцвэржүүлээд дараа нь дөрөөгөж ийн гэсэн дараалал байж болно тийм үү. За энэ бол мэдээж амьдралаар байдаг л логик дараалал шүү дээ тийм үү. За энэ бол процедурын мэдлэг болох нь ямар нэгэн зүйлийг хийх дарааллыг мэддэг мэдлэг байна шүү дээ. За мета мэдлэг гэхээр мэдлэгийн талаарх мэдлэг байна. За энд юу гарч болох юм бэ гэхээр жишээлх юм бол эмч өвчнийг хэрхэн онцлохыг мэддэг. Тэрнээс юу гэдгийг те сурхаачд мэдэхгүй л гэсэн үг. Эмч л мэднэ шүү дээ. За нийтлэг ойлголтын мэдлэг. За энд болохоор хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг ертөнцийн талаарх ерөнхий мэдлэг байна. За энэ болохоор өдөр тутмын амьдралд байдаг ертөнцийн талаарх ерөнхий мэдлэг байна шүү дээ. Нар манддаг, нар мандан, жарган те. За энэ бол өдөр тутмдаа хэрэглэгдэх ертөнцийн талаарх ерөнхий мэдлэг байна шүү дээ. За эвристик мэдлэг болохоор зэрэг эрхийн хурмны дүрм болон шинжээчийн зөвлөгөө гэх мэтлэнгээр энэ тогтсон туршлага дээр суурилсан мэдлэгүүд байх нь шүү дээ тийм үү.
За. За тэгвэл бодит мэдлэгийг одоо дүрслэл гэж юу вэ гэх тийм ээ, өөрөөр хэлбэл мэдлэгийн дүрслэл ба үндэслэл гэсэн ойлголтын талаар одоо тайлбарлаж өгөх гэж байна. За энэ диаграм дээр болохоор зэрэг одоо бодит мэдлэг дүрслэх системүүд нь хичнээн янзын төрөлтэй байдаг вэ гэдгийг энэ дээр ингээд харуулсан байна. Гэхдээ энэ ерөнхийдөө бол энэ хичээлийн хүрээнд одоо энэ мэдлгүүдийг системийн төрлүүдийн талаар ерөнхийд нь үзээ явах учраас зарим мэдлгүүдийг бол би товчхон энэ тайлбарлая. Тэгээд цаашид бусд нь одоо тодорхой сэдв болоод хичээл ороо явах учраас тэр талаар дэлгэрүүлээд тайлбарлаад явах юм аа. За энэ олон төрлүүд нь юугаараа ялгаатай юм бэ? Тэгэхээр зэрэг бодит мэдлэгийг одоо дүрслэх системүүд бол ийм олон төрлөөр дүрслэгдэж болох нь шүү дээ. За тэгэхээр эдгээр нь болохоор зэрэг ашиглалтын зорилго, дүрслэл, онцлог шин чанараараа ялгаатай байх нь. За энэ мэдлэгийн дүрслэл ба үндэслэлийн төрөл гэдэг ерөнхий юм диаграм харагдаж байна тий. За мэдлэгийн дүрслэл ба үндэслэлийн систем гэсэн одоо энэ хэсэг бол ямар төрлүүдээс бүрддэг вэ гэдгийг энэ дээр харуулж байна тийм үү. За тэгээд жишээлх юм бол энэ эхнийх нь хязгаарлалтын үндэслэлийн системүүд гэж бас байдаг. Ийм төрөл байх нь хязгаарлалтын үндэслэлийн системүүд гэсэн төрлүүд байна. Энэ төрлүүд нь болохоор зэрэг энэ төрөл бол ядгүйхэр ямар нэгэн одоо хязгаарлалтын сэтгэл ханамжуулан оновчтой болох үйлдэлүүд гэсэн хэсгүүдээс бүрддэг байх нь. За тэгвэл энэ хязгаарлагдмал үндэслэлийн систем буюу одоо constraint resonance system гэдэг нь болохоор зэрэг шийдлийг хангах ёстой хязгаарлалтуудыг тодорхойлж тэдгээртэй ажиллах замаар асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг мэдлэгийн дүрслэл ба үндэслэлийн нэг салбар байх нь, тусгай нэг салбар байх нь. За тэгээд хязгаарлалтын үндэслэлийн систем нь асуудлыг ямар байдлаар шийддэг вэ гэхээр зэрэг асуудлыг хувьсагч, домайн, хэрэглэгчийн багц, хязгаарлалтын багц хэлбэрээр илэрхийлдэг. Бүх хязгаарлалтыг нь хангасан хувьсагчдын утгыг олох зарчмаар ажилладаг байх нь. За энэ төрлийн мэдлэгийн дүрслэлийг бол дүрслэлийн төрлийг бол ямар нэгэн хувайр хийх, төлөвлөлт гаргах, за тохиргоо хийх, нөөцийн хуваарлт хийх зэрэг салбарт илүү ашигладаг байх нь. За энэ чиглэлийн энэ салбарт салбарт ашиглагддаг програмууд нь болохоор зэрэг жишээлх юм бол ажилчдын жагсаалт, за шалгалтын хувайр гаргадаг програмд ашигладаг байх нь энэ дүрслэлийг тийм ээ. За тэгээд өшөө юунд ашигладаг, төлөвлөлтөнд ашигладаг гэсэн тийм үү. Төлөвлөлтөнд юуны төлөвлөлт байх юм гэхээр зэрэг даалгаврын төлөвлөлт байж болно. Ямар нэгэн гүйцэтгэж байгаа ажлын урсгалын төлөвлөлтөнд ашиглагдаж болох нь байна. За ямар тохиргоонд ашиглагддаг юм бэ гэхээр зэрэг ямар нэгэн бүтээгдэхүүний тохиргоог хийхэд энэ төрлийг бас ашигладаг байх нь. Жишээлх юм бол захиалга төзөлд бүхэл зөөрийн компьютерийн тохиргоо хийхэд бас энэ төрлийг бас мэдлэгийн дүрслэлийг бас ашиглаж болох нь байна. За нөөцийн хуваарлалт хийхэд бас энийг ашиглаж болно. За өөр ямар програм байхад програмын ямар хувилбарт ашиглаж болох вөхөр янз бүрийн таавар таалгадаг тоглоомод өөрөөр хэлбэл пазл гэж ярьдаг тийм ээ. Пазлын чиглэлийн тоглоомодыг хөгжүүлэхэд бас энэ дүрслэлийг бол ашигладаг байх нь. Энэ дотор жишээлбэл пазл дотор судоку байж болно. За кроссворд байж болно тий. Эдгээрийг хөгжүүлэхэд энэ мэдлэгийн дүрслэлийг ашигладаг байх нь. За тэгээд энд хэрэгэлдэг төгөөмөл хэрэглэгддэг ямар хэрэгсэл юм бэ гэхээр зэрэг өндөр түвшний хязгаарлалтын загварчлалын хэл буюу mini-zig гэдэг хэлийг бол ашигладаг байх нь. За хязгаарлалтан суурилсан програмуудыг хөгжүүлэхэд зориулагдсан G-code гэдэг хэлийг бас C++ хэлний сан хөгжүүлэхэд ашигласан байх нь. Энэ G-code гэдэг системийг Choco гэдэг систем байна. Энэ систем болохоор зэрэг програмчлалын Java хэлний хязгаарлалтын санг хөгжүүлэхэд бас ашигласан байх нь.
За OR tools буюу Google-ийн тийм оновчлол ба хязгаартыг шийдвэрлэхэд OR tools-ыг ашигласан байна. Google-д байдаг. За тэгээд Z3 SMT гэдэг бас юм систем байна. Энэ болохоор логик үндслийн нэг хэсэг болох хязгаарлалтыг дэмждэг. Энэ бас асуудал шийдвэрлэхэд хэрэглэдэг систем байна. За энэ системд бас энэ мэдлэгийн төрслийн энэ салбарыг бас ашигласан байх нь байна. За дараагийнх нь болохоор энэ логик програмчлалын хэлнүүд гэсэн одоо энэ төрөл байна. За энэ логик програмчлалын хэлнүүд гэсэн төрөл нь болохоор зэрэг мэдлэгийн дурсал ба үндслийн хүчрхэг хэрэгслийг нэг гэж үздэг бас. За тэнд баримт дүрм журмын дагуу мэдлэгийг одоо тунхаглалаар илэрхийлэх боломж олгодог. Дараа нь логикт үндэслэн автоматар төвлөлд гарах боломжийг олгодог байна. За мэдлэгийн дурсал ба үндслийн системд хэрэглэгддэг одоо хамгийн алдартай логик програмчлалын хэлнүүдийг бас энд бичсэн байгаа. За энэ дээр пролог гэдэг ASP гэсэн хоёр хэлний нэрийг бичсэн байгаа. Энэ та бүхэнийг харж байгаа. Тэгэхээр энэ хоёр хэлний талаар энэ хоёр хэл болон бусад ямар хэлнүүд байдаг талаар товчхон тайлбарлая. За пролог гэдэг хэл. За энэ бол логикоор програмчлалтай хэл байх нь. Энэ бол хамгийн алдартай логик програмчлалын хэл гэж явдаг. Энэ програмчлалын хэл яг одоо гараад хэрэглэгдэж байгаа мөхөр үгүй. Энэ бол бүр 1965 оноос хойш хөгжүүлэгдэж явж байгаа хэл байгаа. Тэгээ энэ хэлийг жишээлбэл би өөрөө оюутан багтаа бол энэ пролог гэдэг хэлийг бол ашиглаж илаа. За энэ хэл хамгийн анхны одоо айгүй түвхэмэл хэрэглэгдэжсэн хэлнүүдийн нэг байгаа. За энэ хэл бол 1-р эренбийн предикатын логик дээр болон аргашаа гинжлэх одоо арга дээр үндэссэн програмчлалын хэл байна. За энэ хэл бол баримт, дүрм, асуудал ашиглаж мэдлэгийг одоо илэрхийлдэг. Ямар хэсэгт юунд ашиглах вэ гэвэл за энэ хэлийг ямар тохиолдолд ашигладаг юм бэ? Ямар кейсээр ашигладаг юм бэ гэхээр зэрэг эксперт систем хөгжүүлэх, за их хэлний боловсруулалт тийм ээ, нөгөө natural language processing ба их хэлний боловсруулалт, за теорем батлах, за төлөвлөлт хийх. Одоо энэ хэсгүүд дээр бол яг пролог гэдэг хэлийг ашигласан байдаг байна. За тэгээд ер нь бол ганцхан пролог гэдэг хэл байхгүй. Өшөө нэлээд хэдэн хэл байгаа. За прологоос гадна даталог гэдэг хэл байна. За даталог гэдэг нь болохоор зэрэг нөгөө өгөгдлийн сантай төстэй рекурсив асуулга дидуктив мэдээллийн санд илүү тохиромжтой байдаг. За тэгээд энэ даталог гэдэг хэл бол нөгөө өгөгдлийн сантай холбоотой бас таарч байна тийм ээ. За дараагийн хэл нь болохоор зэрэг тэр ASP гэдэг хэл. ASP гэдэг хэлэнд ямар үгний товчлол гэхээр зэрэг unsourced programming гэсэн үг тийм ээ. За нөгөө хариултуудын багцыг програмчлах. За энэ хэл бол бас хамгийн бас өргөн хэрэглэгдэх хэлнүүдийн нэгэнд ордог. За энийг бол өгөгдмөл одоо үндэслэл гаргах, бүрэн бас мэдээллийг боловсруулах, нэгтгэх асуудлуудад маш их өргөн ашигладаг байна. За өшөө нэг хэл ямар хэл вэ нөхөр Mercury гэдэг хэл байна. Mercury гэдэг хэл болохоор зэрэг логик програмчлал мөн одоо нөгөө төлөвлөлт хийх програмчлал хөгжүүлэхэд энийг бас яг ашигладаг. Тэрнээс гадна нөгөө теоремын баталгааны систем яг бас энэ Mercury гэдэг хэлийг бол ашигладаг байна. За тэрнээс гадна дахиад CLP гэдэг хэл байгаа. Тэр хэл нь болохоор зэрэг CLP гэдэг нь одоо үгний тавчлал constraint logic programming гэсэн. За энэ болохоор нөгөө хязгаарлагдмал логикуудыг одоо ашиглахад програмчлахад ашигладаг. За өшөө эдгээрийг ашиглаад ямар үйл ажиллагааг шийддэг вэ гэхээр зэрэг хуваарлалт хийх, хуваар гаргах, оновчлол хийхэд бас эдгээрийг ашигладаг байна. За дахиад үргэлжлээд энэ өмнөх багцан дээр байгаа одоо энэ дээр байгаа энэ semantic network тэ semantic сүлжээ. За semantic сүлжээний төрөл нь болохоор зэрэг харилцан уялдаатай ойлголтуудын график бүтцээдэг. За өөрөөр хэлэх юм бол зангилаа эренгүүд гэсэн ойлголтууд байдаг. За зангилаа нь болохоор зэрэг яг нэгж ойлголтыг төлөөлнө
нохой амтан холбос юу гэдэг те ямар нэгэн бодит объектыг төлөөлөх нь. За ирмэгүүд нь болохоор тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлж өгдөг. За жишээлх юм бол одоо энэ англи холбоосууд энэ те хамаарлал нь is, has, part, can do. За жишээлх юм бол мэдлэгийг дүрслэхэд бол ерөнхийдөө мэдлэгийг дүрслэхэд эдгээр одоо хамаарлыг ашиглаад хүн уншиж болох үеэс за машин боловсруулах боломжтой төрслөл болон логик байдлаар зохион байгуулдаг. За энд нэг жишээ байна л да. Одоо энэ семантик сүлжээний за дог гэдэг чинь нохой те. Дог нь бол амьтан юм аа. Догийн хэсэг нь одоо сүл те дог сүлтэй те нохой бол сүлтэй. Нохой бол хоцож чадна. Амьтан бол амьсгалж чаддаг. Тийм үү? Амьсгалж чадна гэсэн энэ холбоосуудыг яг хамаарлуудыг энэ нохойтой холбоотой нохойны талаарх яг ойлголтуудыг мэдлгүүдийг энэ тодорхойлж өгсөн байх нь. За тэгээд ерөнхийдөө бол одоо семантик сүлжээг дүгнэх юм бол шалтгаан үүсгэх механизм нь ихэвчлэн дараах зүйлийг агуулдаг. Юу ээж тухай жишээлбэл удамшил. За удамшилд бол яг шин чанар үйлдэлүүд нь шатлалын дагуу дээш доош удамшилдаг. Жишээлбэл хэрвээ амьтан амьсгалж чадвал нохой амьтан учраас амьсгалж чадна тий түрүүний жишээний хувьд. За хувирах чадвар нь жишээ нь хэрв нохой бол энэ нохой бол хөхтөн. За хөхтөн бол амьтан тий амьтан бол нохой гэх мэтлэнгээр нохой бол амьтан гэх мэтлэнгээр хоорондоо холбоотой гэдгийг холбоосуудыг харуулж чадна гэсэн үг байна. За ашуу юу чадах вөхөр өгөгдмөл үндслэлийг гаргаж чадна. За энд нь ерөнхий дүрмийг үл хамаарах зүйлээр дарж болно. Жишээлх юм бол шууд одоо нисч чаддаг ч оцон шувуу нисч чаддгүй гэсэн ойлголтыг өгч өгөгдмөл үндслэлийг нь бас яг үл хамаарах зүйлээр дарах боломжтой гэдгийг бол семантик сүлжээгээр төсөлж харуулж чадах нь байна. За семантик сүлжээний хэрэглээг болохоор зэрэг юунд ашиглах вэ гэхээр эхлэлний боловсруулалтад ашигладаг. Энэ яг юунд нь ашигладаг вэ гэхээр өгүүлбэр контекстийн утгыг илэрхийлэхэд ашигладаг. За онтологийн дизайн ашиглан жишээлх юм бол OWL гэх методоор семантик веб технологиуд нь албан ёсны тайлбарын логикоор ижил төстэй санааг ашигладаг. За эксперт системүүд ашигладаг. За эксперт системүүдэд юунд ашигладаг вэ гэхээр дүгнэлт хийх чадвартай домайны тусгай мэдлэгийг загварчлахад ашигладаг байна. За танин мэдхүйн загварчлалд бас ашиглагддаг. За танин мэдхүйн загварчлалыг ашиглан энд нь юу байх вэ гэхээр хүмүүсийн тархиндах мэдлэгийг хэрхэн зохион байгуулдаг анхны загварууд бол танин мэдхүйн загварчлалд төрслөгддөг байна. За семантик логикийг одоо хэрэглэдэг семантик логикт хэрэглэдэг хэрэгсэл тэ төвс болон технологи нь болохоор зэрэг юу яах вэ гэхээр зэрэг нөгөө RDF гэсэн нөөцийн тодорхойлолтын одоо фрейм гэсэн одоо resource defining frame гэсэн одоо үгний товчлол буюу семантик сүлжээг илэрхийлэхэд семантик вебэд ашигладаг технологи байна. За вебийн одоо веб онтологийн хэл буюу OWL гэсэн энэ хэлийг бас тайлбар логик төр үндэслэн семантик сүлжээгээр албан ёсны үндэслэл гаргахад бас ашигладаг байна. За хамгаалагч семантик гэсэн ийм хэсэгт бас ашигладаг. Юу гэдэг вэ гэхээр зэрэг сүлжээ үүсгэх, удирдах түгээмэл хэрэгслэн энэ хамгаалагч семантикных нь за Neo4j гэсэн бас нэг технологи байна. За энэ технологи нь болохоор зэрэг семантик харилцааг хадгалах асуух боломжтой график мэдээллийн санд ашиглагддаг байна. За тэгээд семантикийн хувьд бол ямар хэрэгслүүд нь ямар технологид ашиглагддаг вэ гэдэг талаар тайлбарлахад ерөнхийдөө иймэрхүү ерөнхий тайлбарыг өгч чадна. Энэ талаар тэгээд ерөнхийдөө бол цаашдаа дэлгэрэнгүй бүрэн нэг хэмжээний 1-2 хэмжээний хичээлүүд ороод задраад явах юм аа. За нөгөө нэг өөр нэг хувилбар нь фрейм суурилсан хэлнүүд байгаа. За энэ яг нөгөө өнгийн тухайн одоо төрлийг харуулсан энэ өнгөтэй нь адилхан текстээр бичсэн одоо энийг энэ өнгөнтэй холбоотой гэдгийг харуулах хичээсэн юм аа.
За фрейм суурилсан хэднүүд гэдэг нь болохоор мэдлэгийн төлөөлөл ба мэдлийн дөрслөл ба үндэслэлийн системд одоо хэрэглэгддэг хүчирхэг аргын нэг. За мэдлэгийг объект програмчлалын объектуудтай төстэй фрейм гэж нэрлэгддэг. Бүтцлэгдсэн нэгжүүдэд бүлэглэх замаар семантик сүлжээг өргөжүүлдэг. За ямар хэлнүүд хэрэглэгддэг вэ гэхээр за энэ хүснэгтэн дээр түгээмэл хэрэглэгддэг хэлнүүд. За гол онцлогуд нь юу гэдэм бэ гэхээр зэрэг ийм одоо шаталсан жишээлбэл KL1 гэдэг хэл болохоор шаталсан ангилал ойлголтын ангилал зүйд ашиглагддаг. За FRL гэдэг хэл байна. Энэ болохоор MIT-д их хэлийг боловсруулахад ашиглагдсан байх нь байна. За LOOM тэ энэ хэл болохоор тайлбарлаг суурилсан фреймийн хэл байх нь байна. За фрейм ашигласан нийтлэг ойлголтын мэдлэгийн сан ингэж нэрлэдэг байх нь байна. За мэдлэгийн систем зориулсан фрейм дээр суурилсан интерфейсийг хөгжүүлэхэд яг OKBC гэдэг одоо энэ хэлийг ашигласан байх нь байна. За ингээд энэ олон юунууд бол бүгдээрээ одоо өөрийн гэсэн одоо онцлогтой энэ зүйлүүдийг бол ашигласан байгаа. За тэгээд фрейм гэдэг нь болохоор үзэл баримтлал аж ахуй нэгж одоо нөхцөл байдалтай холбогдох шин чанарууд болон утгуудын хамт төлөөлдөг өгдлийн бүс гэж үздэг. За машин, хүн, үйл явдал гэх мэт ойлголтын загвар байсныг та бүхэн эргээ санаарай. Өмнөх хичээлүүдээр яригдсан. За тэгээд фрейм суурилсан хэлний програмууд нь болохоор зэрэг эксперт систем байдаг. За тэр эксперт системийг хөгжүүлсэн байдаг. Эксперт систем юу ийх вэ гэхээр нөгөө эмнэлгийн оншилгоо, тээврийн хэрэгслийн алдааг олзсруулахад ихэвчлэн ашиглагддаг. За тэгээд эхлэлний ойлголт, онтолог ба үзэл баримтлалын загварчид танин мэдхийн архитектур гэдэг эднэрт бол яг юуг одоо энэ фрейм суурилсан хэлний програмуудыг ашигласан байдаг бахнэ. За дараагийнх нь болохоор зэрэг Bayes-ийн сүлжээ гэж нэрлэж байгаа. Энэ мэдлэгийн дөрсөл ба үндэслэлд ашиглагддаг магадлалын график загвар. За энэ бол тодорхойгүй байдлыг агуулсан мэдлэгийг илэрхийлэхэд онцгой хүчтэй байдаг. За энэ яг өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг чиглүүлсэн циклик график гэж үздэг. Энэ жишээлбэл зангилаа нь санамсаргүй хэмжигдэхүүнүүдийг илэрхийлдэг. За эрмэгүүд нь нөхцөлд хамаарлыг илэрхийлдэг. Зангилаа бүр нь эцэг эхийн хувьд тухайн хувьсгчийн магадлалыг тодорхойлдог. За нөхцөлд магадлалын хүснэгттэй байдаг. За тэгээд Bayes-ийн сүлжээний хэрэгслүүд нь юу юм бэ гэхээр зэрэг нөгөө эмнэлгийн онцлогоо, спам илрүүлэгч, гэмтлийн онцлогоо, робот техник, их хэлний боловсруулалт зэрэг энэ одоо хэрэгслүүд байгаа. За эдгээр нь яг юунд ашиглагддаг вэ? Ямар тохиолдолд ашиглагддаг вэ гэдэг нь харийнх нь баган дээр тодорхойлоо бичсэн байна. За тэгээд мэдлэгийн дурсал ба үндэслэлд одоо энэ Bayes-ийн сүлжээ нь болохоор зэрэг ямар давуу талуудтай юм бэ гэхээр зэрэг тодорхой бус байдлыг тодорхой илэрхийлэх, өмнөх мэдлэг, ажигласан өгөгдлийг нэгтгэх, магадлалын дүгнэлтийг дэмждэг. За шалтгаантай холбоотой үндэслэл гаргахад илүү тохиромжтой байдаг байна. За дараагийнх нь мэдлэгийн дурсал дэх мэдээллийн сан гэсэн ойлголт байгаа. За тэр бол одоо өмнөх слайд руу шилжиж харуулъя. Датабаз гэж нэ. За энэ датабазын талаар тайлбарлана. За энэ нь болохоор зэрэг одоо мэдээллийн сан юу гэдэм бэ гэхээр зэрэг домены талаарх баримт, дүрм, харилцааг хадгалдаг системүүд. Тэгээд тэдгээрээс асууж үндслээ гаргаж болдог. Шаардлагатай мэдлэг, үндслээс хамааран өөр төрлийн мэдээллийн сан ашигладаг байна. За тэгээд мэдлэгийн дурсал ба үндслэлд ашигладаг мэдээллийн сангийн төрлүүдийг энд бичсэн байна. За энэ төрлүүд нь болохоор зэрэг холбоос өглийн сан. Энэ болохоор хүснэгтэн мэдээллийг ярьдаг. Өөрөөр хэлбэл мэдлэгийн дурслал ба үндслэлд мэдээллийн сан бол бүтцлэгдсэн мэдээллийг үр дүндээ хадгалах, олж авах, удирдах чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээ энэ мэдээллийн сан олон тооны мэдлэгийн дурслалын системүүдийн үндэс суурь нь болж
их хэмжээний өгөгдлөөр дүгнэлт хийх боломж олгодог юм бас давуу талуудтай байх нь. За тэгээд бүцлэгдсэн мэдлэгийн шинжээчийн системд бүцлэгдсэн мэдлэгийг экспертийн системд хадгалах үүрэг гүйцэх нь холбоос өгөгдлийн сан. За объект хандлтад өгөгдлийн сан болохоор зэрэг юу их үг фрейм суурилсан үндслийг боловсруулахад ашиглагддаг. За граф датабаз нь болохоор зэрэг фрейм суурилсан үндсэл юу семантик сүлжээ онтологийг бүтээхэд ашиглагддаг байна. За дараагийнх нь болохоор зэрэг тэр triple stories гэдэг нь болохоор зэрэг subject, predicate, объектыг 3 дахин нэмэгдүүлсэн ийм үгдийн хадгалах хэрэгслийнх нь энийг хаана ашиглах вэ гэхээр зэрэг semantic web-д ашигладаг. За ийм онцлогтой байна. За тэгвэл deductive database болохоор дөрвөн суурилсан логиктой database-ыг нэгдүгээр дүгнэлт гаргахад ашиглана. За энийг нөгөө логик програмчлалын болон экспертийн системд ашигладаг байна энэ базыг. За хамгийн сүүлийнх нь тодорхой бус мэдлэгийг холбогдох магадлал бүхий мэдлэгийн холбогдох магадлал бүхий өгөгдлийн сан байх нь энийг болохоор зэрэг нөгөө bias-ийн үндслэлд ашигладаг. За ийм онцлогтой байх нь. За ингээд энээс гадна дахиад нэлээд хэдэн хэрэгслүүд үлдчихлээ тий rule based тий дөрөнд суурилсан системүүд тийм ээ теорем батлах хэрэгслүүд за логикийн тайлбар гэсэн одоо энэ хэднүүд бол бас ерөнхийдөө энэ дотор яригдж байгаа зүйлүүд бол босод энэ өмнөх тайлбарласан төрлүүд дотор ерөнхийдөө давтагдж байгаа эдгээр нь бол өөрийн гэсэн тодорхой онцлогтой байгаа. Эдгээрийг бол цаашид босод сэдвүүдийн хүрээнд яригдаад явчих учраас төрөнгөө үлдээчлээ. За дараагийн ойлголт нь болохоор зэрэг мэдлэг суурилсан агент. Мэдлэг суурилсан агентууд нь үндсэндээ хоёр хэсгээс бүрддэг байх нь мэдлэгийн сан болон гаргалгаа буюу дүгнэлт хийх систем гэсэн хоёр хэсгээс бүрддэг байх нь. За мэдлэг суурилсан агент дараах зүйлийг хийх ёстой нь за үүнд төлөв байдал үйл ажиллагаа гэх мэт дүрслэх чадвартай байх ёстой. Энэ агент нь тийм ээ. Ямар төлөв тухайн агент нь тухайн агент ямар ямар төлөвт байна, ямар үйл ажиллагааг хийж чадах вэ гэдгийг дүрслэх чадвартай байх ёстой нэ. За тэгээд агент нь шинэ ойлголтыг өөртөө агуулсан байх ёстой байх нь байна. За агент нь өшөө бас ертөнцийн дотоод дүрслэлийг шинжлэх боломжтой. За ертөнцийн дотоод дүрслэлийг багасгаж чаддаг байх ёстой байх нь. За тохирох үйлдэлүүдийг багасгаж чаддаг ийм боломжтой байх нь. За тэгвэл ухаалаг агент бол үр дүнтэй ажиллахад шийдвэр гаргаж дүгнэлт хийх бодит ертөнцийн талаарх мэдлэгийг шаарддаг. За мэдлэг суурилсан агентууд бол мэдээллийн мэдлэгийн дотоод төлөвийг хадгалах чадвартай. Тэдгээр мэдлэг дээр үндэслэж ажиглалтын дараа мэдлэгээ шинжилж үйл ажиллагаагаа явуулдаг ийм онцлогтой байх нэ. За энд диаграм үзүүлсэн байна тийм ээ. Диаграм үзүүлсэн байна. За энэ болохоор зэрэг хаанаас авсныг бол энэ юуг нь оруулсан байгаа. Энэ диаграмыг хаанаас авсан их сурвалжийн дэнд оруулсан байгаа. Энэ болохоор мэдлэг суурилсан агентийн архитектур ах нь. За өөрөөр хэлэх юм бол мэдлэг суурилсан агентийн ерөнхий архитектурыг харуулсан гэж тодорхойлж болох нь байна. За тэгээд knowledge based агент гэдэг нь болохоор зэрэг мэдлэг суурилсан агент. За энэ юу ийх вөхөр энэ болохоор хүрээлэн буй орчноос оролтыг авах нь. Оролтыг аваад за энэ environment чи орчин тийм ээ энийг мэдж байгаа. За тэгээд энэ interference engine гэхэр зэрэг энэ юу хийж байгаа бэ гэхэр зэрэг гаргалгааны хөдөлгүүр. За тэгээд knowledge base буюу суур мэдлэг. За learning буюу сургалт. За өөрөөр хэлэх юм бол суур мэдлэгийг шинжлэх сургалт байх нь. За оролтыг агентийн гаргалгааны хөдөлгүүрийн тусламжтайгаар авдаг. За энэ хөдөлгүүрийн тусламжтайгаар орчноос өгдлөө авах нь. Өгдлийг авна. За тэгээд хэний тусламжтай авах вэ зэрэг оролтын гаргалгааны хөдөлгөөний тусламжтайгаар аваад
суур мэдлэгтэй мэдлэгийн хадгалтын дагуу шийдвэр гаргахын тулд суур мэдлэгтэй холбогдно. За суур мэдлэгийн мэдлэгийн агент болохоор зэрэг мэдлэг сурсан агент бол сургалтын элементний шинэ мэдлэг сурч суур мэдлэгийг тогтмол шинжилж байдаг. Тогтмол шинжилж явах хэрэгтэй байх нь. За орчин үед агентыг анхны суур мэдлэгтэй зохиомжлог болсон. Ямар ч мэдлэггүйгээр сурах харин анхны суур мэдлэгтэй бөгөөд түүнийг улам сайжруулах зорилгоор сурах хоёрын хооронд мэдээ том ялгаатай байж таараа. Тэгэхээр ямар ч мэдлэггүй байх анхны суур мэдлэгтэй хоёрын хооронд мэдээж ялгаатай. Тэгэхээр зэрэг суур мэдлэгтэйгээр бүтээж байгаа учраас энд бол асуудал шийдвэрлэхэд бол илүү төлөвцтэй. Шинээр сургах биш сурцсан байгаа зүйл дээр нь шинээр мэддэг олгоод явна гэсэн үг байна, тийм үү? За үүнийг хэрэгжүүлэхийн тулд анхны суур мэдлэгээ олж авах. За хэрвээ суур мэдлэггүй гэсэн бол гэсэн үг шүү дээ, тийм ээ? Суур мэдлэгээ олж авах шаардлагатай. Тэгээд энэ сургалтын нэг хэсэг авах шаардлагатай болцдог. Тэгээд эдгээрийг хөнгөвчлөхийн тулд бол эдгээрийг алгасахын тулд суур мэдлэгтэйгээр агентуудыг бүтээдэг болсон. За агент нь болохоор шинэ баримтуудыг дүгнэлт болгож гаргаж суур мэдлэгт оруулж өгдөг. За жишээлх юм бол суур мэдлэг нь за энэ бичиглэнтэй А-гаас B or C руу өгнө гэж байна, тийм үү? За энэ юу гэсэн хөр өгөгдсөн А болон C-ийн өгүүлсгэлээс B-г үнэн гэсэн дүгнэлт гаргаж болно. За B-ийн тодорхой батлагдаагүй байсан ч суур мэдлэгт нэмэгдэж болно гэсэн санааг энэ харуулж байгаа гэсэн үг байна. За энэ талаар юун дээр лаборатори хичээлээр дэлгэрэнгүй бид нар дадлага хийж үзнэ. За дээрэс нь нөгөө машин сургалт гэсэн Зозын өгший ном байгаа, сурагчиг байгаа. Тэрэн дээр бол маш олон сайхан дэлгэрэнгүй жишээ, тийм ээ, ойлголтуудыг бүр маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тэрийг та бүхэн бас олж уншаарай. За логикийн төрлүүд гэсэн ойлголтууд байдаг. За логикийн төрлүүд болохоор зэрэг propositional logic, predicate logic гэсэн ойлголтуудыг агуулдаг байна. За propositional logic болохоор үнэн эсвэл худлагдсан тодорхой мэдээллүүд буюу илэрхийллүүдийг агуулдаг. За жишээлх юм бол батан цэцгээтэй гэрэлсэн гэсэн. За энэ бол баталгаатай мэдээлэл байна шүү дээ. Тийм үү, тодорхой мэдээлэл. За predicate logic буюу мэдлэг буюу илэрхийллийг хувьсагч, функц, тоон хэмжигч агуулгыг зөвшөөрдөг байна. За жишээлх юм бол бүх x, y-ийн хувьд тодорхойлъё те, хэрвээ x нь y-тэй гэрэлсэн бол y нь x-тэй гэрэлсэн гэсэн. За энэ тодорхой, тийм ээ, ойлгомжтой. За тэгвэл магадлал нь ямар байж болох вэ гэхээр үнэн байж болох илэрхийлэл байна. За би суглаанд хожиж болох боломж байна уу гэх юм бол мэдээж хожиж магадгүй, хожихгүй ч гэж магадгүй, тийм үү? За энэ бол магадлалаар тодорхойлогдсон, тийм ээ. За тэгвэл фази логик гэсэн ойлголт байна. Энэ бол тодорхой бус илэрхийлэл гэдэг. За тодорхой бус гэхээр жишээлх юм бол будаг баг зэрэг саарл өнгөтэй тэнгэр юу гэдэг үүлэрхэг, маш их үүлэрхэг байна гэсэн тэг яг ямар үүлтэй юм бэ гэдэг нь тодорхойгүй, тийм ээ. За энэ ойлголтуудыг бол фази логик гэж тодорхойлж болох нэ. За хэмэл оюун ухаан дахь индукц гэсэн ойлголт байна. За индукц нь багц тохиолдлуудыг ажиглаж дүн шинжилгээ хийгээд дараа нь эдгээр тохиолдлуудыг тайлбарлах, ирээдүйд ижил төстэй тохиолдлуудын зан төлөвийг урьдчилан хамгаалах ерөнхий дүрм, загвар эсвэл загварыг гаргах явдал байдаг. За энэ нь бол жишээгээр суралцах тухай гэсэн үг байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр хэмэл оюун ухаан дах индукцийн арга нь тодорхой жишээ эсвэл өгөгдлөөс ерөнхий дүрм, хэв маягийг сурахад ашигладаг олон арга техникийг хэлдэг. За энэ нь ажиглалтын багцаас ерөнхий дүгнэлт гаргах үйл явц юм. Өөрөөр хэлэх юм бол тодорхой зүйлээс ерөнхий рүү шилжих тухай юм. Энэ машин сургалт мэдлэгийг дүрслэх олон арга барилын үндсэн зарчим гэж явдаг байна.
Тэгэхээр цэвэр одоо цэвэр индукцийн талаар энгийн нэг жишээ авч үзье л да, тийм үү. За жишээлбэл одоо Гари Ларсон гэх зураач нэг зог хэмэх одоо агуйн хүн гөрүүлийг мөчр дээр бэхлээд гал дээр сарж байгаар дурсан зарсан. За эргэн тойронд нь байсан босод агуйн хүмүүс одоо зогийг хараад гайхсарч байсан. Энэ туршлага нь нүцгэн гараар гөрүүлийг сарж байсан агуйн хүмүүсийн хувьд бол энэ зогийн хийсэн үйлдэл өвдөлтгүйгээр гөрүүлийг шарж болно гэсэн мэдээллийг үүсгэж байгаа гэсэн. Одоо анхны хүн үүсний дараахан бол нөгөө юу гэдэг түүхэгээр иддэг болсон сүлд нь болгож иддэг болсон гал бий болсон шүү дээ. За өөр нэг жишээ. Тэрнтэй холбоотой жишээ байлаа л да. За тэр жоохон ойлгомжгүй санагдаж магадгүй. За тэр өөр нэг жишээ нь болохоор за нэг жуулчин Бразилд очсон дараа уулзсан хамгийн анхны хүн Португалаар ярихад тухайн хүн бүх одоо нөгөө жуулчин бүх бразилчуудыг Португалаар ярьдаг гэж дүгнсний дараа тухайн хүний нэрийг Фернандо гэж мэдсэн. Тэгтээ бүх бразилчуудыг Фернандо гэж нэрлэдэг өөрөө мэдхэн цэвэр индукцийн сургалт юм. Мэдээж бүгдээрээ ижлэх нэртэй байхгүй. Тийм учраас яг нэг нь Фернандо гэдэг нэртэй байж болно, бас нь өөрөө нэгс үг шүү дээ, тийм үү? За тэгвэл агент нь анхны одоо төлөв цэвэр индукцээр суурилсан байх ба нэгэнт мэдгийн модноос суур мэдгээ олж авч эхэлсэн үүнийг ашиглаж олон бүр үр дүнтэй сурахад зарцуулагдана гэсэн үг. Анхны суур мэдгийг ерөнхийд болгон сургах хэлбэрүүдэд ESL ба RBL аргууд гэсэн ийм аргууд байдаг. За тэгвэл Бразил улсаар анх удаа ээлж байгаа хүнтэй уулзсан Бразил хүн Португал хэлээр түүнтэй ярьсанд Бразил улсын иргэд Португал хэлээр ярьдаг гэх дүгнэлтийг итгэлтэй хийсэн байна. За ийм дүгнэлтэнд хүрэхэд түүний байсан ямар нэгэн улсын хүмүүс нэг хэлээр ярьдаг гэсэн мэдлэг одоо туслалцаа үзүүлнэ гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэр нь туслана гэсэн. Тэгэхээр хэл нь үндэсний үүрэг за биелэл гэж ойлгож байна. За ийм холбоотой одоо илэрхийлэл өгүүлбэрийг функцийн хамаарал эсвэл тодорхойлт гэж нэрлэх нь. За энэ тодорхойлт болон ажиглалтын логик дүнд ерөнхийлөн дүгнэх нөхцөл бүрднэл гэсэн үг байна. За тэгвэл хэмэд оюун ухаан дахь индекс хэрхэн ажилладаг вэ? За тэгэхээр хэмэд оюун индекс ажиллахдаа мэдээлэл цуглуулна, тийм ээ? Мэдээлэл цуглуулах. За энэ хажууд нь бас диаграм харуулсан байна, тийм ээ? Энэ диаграм болохоор зэрэг хэмэд оюун ухаан дахь индексийн процессыг харуулсан байна. Процессыг харуулсан, өгдөл цуглуулах, загвар таних, ерөнхийлөл хийх, за загварын үнэлгээ хийх гэсэн процессууд энэ дээр дотор багтдаг гэдгийг харуулж байна, тийм ээ. Тэгэхээр мэдээлэл цуглуулах гэдэгт юу хийдий бэ гэхээр зэрэг сургалтын мэдээллийн багц жишээ байх нь. Энд бол нөгөө жишээ цуглуулна гэсэн үг, тийм ээ. За тэгээд жишээ бүр нь шинж чанар, функцийн багц болон харгалзах, шошго эсвэл үр дүнгээс бүрдэнэ. Жишээ бүр, тийм ээ. За тэгвэл загвар таних гэдэгт юу байх юм бэ? Индукцийн алгоритм нь одоо онцлог тэгээд шошго хоорондын хамаарал хэв маягийг олохын тулд сургалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийх нь загвар танихтаа. За ерөнхийдөө хэрхэн хийх вэ гэхээр зэрэг алгоритмын шинэ үл үзэгдэх тохиолдлуудын шошго үр дүн урьдчилан таамаглах нь одоо загвар дүрм функцийг бий болгохын тулд эдгээр хэв маягийг нэгтгэн гаргаж ирдэг байна. За загварын үнэлгээ хийх хэсгээр юу хийх вэ гэхээр зэрэг загвар нь шинэ одоо үл үзэгдэх тохиолдлуудад хэр сайн ерөнхийлсөн болохыг одоо тодорхойлохын тулд тусдаа өгдлийн багц дээр туршиж үздэг байна. За ингэсний үндсэн дээр одоо загварынхаа үнэлгээг энэ загвар одоо ямар хэмжээнд бий болсон загварыг гарч ирсэн загварыг гэдгийг яг уу үнэлж гаргаж ирдэг байна. Тэгэхээр индекс хэрхэн ажилладаг гэхээр эхлээ мэдээлэл цуглуулах нь
Тэгээд цуглуулсан мэдээлэлтэй үндсээр загвараа таних нь тэгээд таньсан загвараа ерөнхийдөө дүгнж тавих нь шүү дээ. За ийм байна гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө. За тэгээд гаргаж ирсэн дүгнэлтийг нь загварын үнэлгээ хийж за энэ хэр зэрэг одоо таньсан зөв үнэлгээ гаргасан зөв одоо загварыг зөв таньж чадсан бэ гэдгийг тодорхойлж үнэлж өгдөг байна. Тэдэн хувийн одоо шийдэд ингээд машин сургалт ажиллаа гэхэд ажиллаад ямар нэгэн одоо юу гэдгийг дүрс таних гэж байгаа бол те хүний дүрсийг таних гэж байгаа бол олон өөрт нь байгаа мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэр хүний зургнуудын мэдээлэл байгаа гэсэн. Тэр зургнууд дотор загваруудтай харьцаж үзсэн загвараа таньж үзсэн те таньж үзээ тэгээд за энэ ийм загвартай одоо юу гэдгийг өндөр хамартай бор нүдтэй те хар устай хүн байна гэдэг ингээд ерөнхийдөө гаргаад тэр хүнийг гаргаад ирлээ тийм за энэ хүн энэ зураг нь мөн байна ийм хүмүүс байна гэд гаргаад ирэнгүүт нөгөө үнэлгээ хийдэг хэсэг ажиллаад үнэлгээний хэсэг ажиллаад тэн дээр за энэ бол 99% магадaltaгаар зөв таньсан байна гэж үнэлгээ өгдөг нь. Эсвэл буруу таньсан бол энэ тэдний хувийн магадaltaй одоо accuracy гэж нэрлэдэг те одоо цэвэр наривчлалтаагаар одоо юу гэдгийг те таньсан байна гэдгийг тодорхойлж өгдөг байна. За хэмэд аюул ухаандах индукцийн үндсэн шин чанар. За энэ яаж одоо ямар шин чанарууд эдэм бэхээр зэрэг тодорхой шин чанараас удамших, тодорхойгүй байдал үүсгэх, ерөнхийдөө гаргах, барагцаалах гэсэн юм шин чанаруудтай байх нь. За тэгвэл тодорхой шин чанараас удамших гэрэгт тодорхой жишээнээс ерөнхий дүрмүүд рүү шилжинэ. За индукц нь одоо тодорхойгүй байдлыг илэрхийлдэг жишээнүүдээс гаргаж авсан ерөнхий дүрм нь бүх тохиолдолд үргэлж үнэн байдгүй одоо үүнийг шин жишээгээр одоо хуурамчаар бас гаргаж чаддаг байна. За ерөнхийдөө нь болохоор зэрэг үл үзэгдэх өгөгдөлд ерөнхийдөө харуулах загвар эсвэл дүрмийг бий болгох зорилготой байдаг байна. За тэгээ барагцаалах гэдэгт юу байх вэ гэхээр загвар эсвэл дүрм нь ихэвчлэн бодит байдлын ойролцоо утга байдаг. Энэ үндсэн үзэгдлийн төгс төсөөлөл бас яг биш байдаг байна. За тэгээд үйлдэлдэх индукцийн жишээ яри. За энэ дээр спам фильтр гэж байна. За спам шүлтүр хийх нь те спамыг шүүх. За спам болон спам бос одоо имэйлийн жишээн дээр үндэслэн спам мэйлийг тодорхойлоход суралцсан. За энэ тийм ээ индукцэн те. За шоо medical diagnosis буюу эмнэлгийн онцлогоо хийдэг. За хийдэг юм үйлдэлийнхэн тийм ээ. Үйлдлийн индукцэн жишээх нь за энэ яаж ажиллахаар өвчтний шинж тэмдэг шинжилгээний үр дүнд үндэслэн өвчтнийг онцлох сургалт хийх нь. За дараагийнх нь болохоор зэрэг зээлийн эрсдлийн үнэлгээ хийх. За зээлдэгч нь зээлийн түүх болон бусад мэдээлэлд үндэслэн зээл авах чадварыг хэрхэн үнэлэх талаар энд бас яг суралцсан гэсэн үг байна. За дараагийнх нь юу байна вэ? Хэрэглэгчийн алдагдлыг урьдчилан таамаглах. За энэ болохоор жишээлбэл яг хэрэглээний хэв маяг хүн ам зүй тулгуурлан аль хэрэглэгчид үйлчлэгээ ашиглахаа болох магадaltaйг урьдчилан таамаглахад суралцах. За ийм одоо индукцийн жишээнүүд байна. За тэгэхээр зэрэг энэ дээр юу хийж болох вэ гэхээр зэрэг нөгөө индукцийн аргын давуу талууд нь яаж ажиллах вэ гэхээр зэрэг автоматжуулалт хийх ёстой. За автоматжуулалтанд юу ихээр машинуудад өгөгдлөөс автоматар суралцах боломж олгоно. Одоо энэ ажлуудыг яаж автоматжуулах юм бэ гэхээр тий. За тэгээд өргөдөх чадвартай байх ёстой. Тэрний өргөдөх чадвар нь юу их вэ гэхээр зэрэг олон индукцийн алгоритмууд том өгөгдлийн багцыг зогсож чаддаг. За өшөө нэг индукцийн аргын өөр давуу тал нь ихээр дасан зогсох чадвар байдаг. За энэ чадвар болохоор зэрэг шинэ өгөгдөл бий болох үед загварыг шинжилж сайжруулж болдог. За өшөө нэг өөр дараагийн давуу тал нь болохоор зэрэг загварын нээлт хийж болно. За хүмүүсийн алдаж одоо болзошгүй өгөгдлийн далд хэв маяг харилцааг илрүүлэх боломжийг бас яг олгодог байна. Олгодог. За дараагийнх нь болохоор зэрэг индукцийн аргын хязгаарлалт. За өөр нэг давуу тал нь ямар хязгаарлалт төр юу хийх вэ гэхээр өгөгдлийн хамаарал
гаргаж ирнэ. За загварын чанар нь сургалтын өгөгдлийн чанар тоо хэмжээнээс ихээхэн хамаардаг. За хит тааруулах. За энэ юу их вөхөр зэрэг загвар нь сургалтын өгөгдлийг хэтрүүлж шинэ өгөгдөл дээр муу ажиллаж магадгүй. За энэ бол хит тааруулах юу хязгаарлалт гэж байх нь тийм ээ. За дараагийн нэг хязгаарлалт нь болохоор зэрэг өгөгдөл нь загвар тусгагдсан гажуудыг агуулж магадгүй. За дараагийн хязгаарлалт нь тайлбарлах боломжгүй байж магадгүй. За тэр нь болохоор зэрэг зарим индукцийн алгоритмуудыг жишээ нь мэддэг мэдээллийн одоо тайлбарлах боломжгүй байж болно. За энэ болохоор зэрэг зарим индукцийн алгоритмуудыг одоо тайлбарлахад хэцүү байж болдог. Жишээлх юм бол одоо мэдрэлийн сүлжээ байж болно. За индукцийн эсрэг тал буюу дедукц. За дедукц нь болохоор зэрэг юу гэхээр индукцийг дедукцтэй харьцуулах нь ашигтай байдаг. За энэ дэше өөр бас нэг ойлголт юу байна гэхээр зэрэг суутгал гэсэн ойлголт байгаа. Тэр нь болохоор ерөнхий дүрмээс тодорхой тохиолдол руу чиглэсэн үндслэл. Хэрв одоо байр нь үнэн бол дүгнэлт үнэн байх баталгаатай байх нь. За жишээлх юм бол хүмүүс мөнх бус. Сократ бол хүн. Хүмүүс мөнх бус гэдэг нь ерөнхий дүрм тийм үү? Сократ бол хүн. Энэ тодорхой тохиолдолд хүн юм бол Сократ мөнх бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. За тэгээд тавчханд нь тайлбарлал дүгнвэл индукц нь өгөгдлөөс суралцах ерөнхий загвар эсвэл дүрмийг бий болгох хэмэл оюун ухааны үндсэн арга байна. За энэ машин сургалт, мэдлэгийн дүрслэл, үндэслэл гаргах зэрэг төрөл бүрийн хэмэл оюуны програмуудад ашиглагддаг. За индукц нь давуу талтай хэдий ч түүний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өгөгдлийн чанар болон үр дүнд бий болсон загваруудыг одоо сайтар үнэлэх нь чухал байдаг бахнэ. За дараагийн ойлголт. Мэдгийн сан ба гаргалгаа. За мэдгийн сан гэдэг нь мэдлэг суурилсан агентын гол бүрэлдэхүүн хэсэг. Үүнийг knowledge base буюу суур мэдлэг гэж нэрлэдэг. За энэ өгүүлбэрт буюу илэрхийллүүдийн цуглуулга юм. За тэгээд өгүүлбэр гэдэг нь болохоор техникийн нэр томьёо бөгөөд ямар нэг хэл дээрх өгүүлбэртэй ижил биш. Байх нь. Эдгээр өгүүлбэрд нь одоо мэдлэгийг илэрхийлэх хэл гэж нэрлэгддэг. Өөр хэлээр илэрхийлэгдэнэ. Мэдлэг суурилсан агент буюу knowledge based агент буюу мэдлэг суурилсан агент нь ертөнцийн тухайн баримтуудын хадгалт байх нь. За агентэд туршлага судалж мэдлэгийн дагуу арга хэмжээ авахын тулд мэдлэгээ шинжлэхэд мэдлэгийн сан шаардлагатай байх нь. За тэгвэл гаргалгаа буюу дүгнэлт систем. За дүгнэлт гэдэг нь хуучин өгүүлбэрээс шинэ өгүүлбэр гаргаж авахыг хэлдэг. Дүгнэлт системийн мэдлэгийн санд өгүүлбэр нэмэх боломжийг олгодог байна. Хүмүүст олгоно. За өгүүлбэр бол ертөнцийн тухайн илэрхийлэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дүгнэлт хийх буюу гаргалгааны системийн шинэ мэдээллийг багасгахын тулд одоо суур мэдлэгт логик дүрмийг ашигладаг. Дүгнэлт системийн шинэ баримтуудыг бий болгодог бөгөөд ингэснээр агент нь суур мэдлэгийг шинжлэх боломж бий болох нь. Ухаалаг агент үр дүнтэй ажиллахын тулд шийдвэр гаргаж дүгнэлт хийх бодит ертөнцийн талаарх мэдлэгийг шаардна. Мэдлэг суурилсан агентууд нь мэдлэгийн дотоод төлөвийг хадгалах чадвартай. Тэдгээр мэдлэг дээр үндэслэж ажиглалтын дараа
мэдлэгээ шинжилж үйл ажиллагаагаа явуулдаг байна. За ингээд 6 дугаар лекцийн эхний хэсэг дуусч байна. Дараагийн хэсгээр иргэн уулзлаа. Тэр баяртай.